Петровс группээс Монгол орон даяар хэрэгжүүлсэн мини машин урамшуулалт хөтөлбөрийн 4 дахь удаагийн урамшууллын эзэд 2020 оны 9-р сарын 30-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд нэвтрүүлгээр тодорч өнөөдөр урамшууллаа гардан авлаа. Хөтөлбөр 2020 оны 8-р сарын 15-наас 9-р сарын 29-нд дуустал хугацаанд Петровсын шатхуун түгээх станцаас шатхуун авсан хэрэглэгчид оролцсон бөгөөд супер шагнал болох Monis Motors компани албан ёсны эрхтээ оруулж ирдэг Францын алдар Renault брендийн тэг гүйлтэй цоошин Sandero автомашины эзнэр Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын хэрэглэж цэцэг маа тодорч өнөөдөр шинэ машинаа хүлээн авлаа. Үгээр хэлхий аргагүй үнэхээр сайхан байна. Тэгээд хэд хоногийн өмнө ахгүй аав маань машин авахгүй машин сонирхоод аав нь хинтээ явж байна. Тэгээд машинаа үзэж чинь таалагдахгүй байна гэж ярьжсэн. Тэгээд би яг за гэж найзтайгаа дараа нь уулзаад яг алдан болохынхаа өмнөх хэдхэн цагийн өмнө ахгүй найзтайгаа уулзаад биш дээ машинтай болох юмсан гэж лагаа гэж яг найзтай тэгж ярьчаад тэгэл нөгөө байрандаа ороод ирээд хоолоо идчихсэн нэг танихуудаа гараас залгснаа чи аздан болчлоо гэл тэгээд бүр амар тийм цаг хугацааны давхцлаар ч юм айгу сонир тохиолдлоор ингээд машинаа аздан болчлоо тэгээд нөгөө нэг одоо зөв замаар явсан үнийг бурхан заавал шагнагаа гэж тэгдэж штэ тэрнтэй адилхан тэгээд аав маань ингээд зөв замаар явсан болохоор ингээд аздан болж байгаа гэж чадж байна. За энэ жил манай Петровс группээс 4 үе шаттайгаар хэрэгжүүлсэн мини машин урамшуулалт хөтөлбөр маань амжилттай өндөрлж байна. За өнөөдөр бид 4 дахь шатны 4 азтнаа уулзаж шагналыг нь гардуулж байна. За манай 4 дахь автомашины азтнаар бол Сүхбаатар аймгаас тодорлоо. Аавынхаа авсан шатхууны баримтыг охин бүртгүүлээд одоо ингээд Renault брендийн цоошин автомашины эзнэр шалгарсан ийм сайхан бэлгшээлтэй үйл явдал тохиолж байна. Ингээд чанарыг дээдлэн Петровсыг үргэлжлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Monis Motors компани 1 сая төгрөгийн автосервис үйлчилгээний эрхийн эзнэр Сүхбаатар аймгийн хэрэглэгч Солбоо 500 мянган төгрөгийн шатхууны эрхийн эзнэр Завхан аймгийн хэрэглэгч Удвал цэцэг 300 мянган төгрөгийн мобиль брендийн тоцослогооны эрхийн эзнэр тодорсон Өвөр хангай аймгийн хэрэглэгч Бат Чимэг нарын төлөөлөлд урамшууллыг гардан авлаа. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын хэрэглэгч цэцэгмаагийн хувьд аавынхаа шатхуун авсан толгойныг урамшуулалт хөтөлбөрт бүртгүүлж азтан болсон бөгөөд аавдаар Renault брендийн Sandero автомашинаа бэлгэлэхээр болжээ. Миний машин юунд хамрагдаж одоо бас азтан болж одоо супер азтан болж байгаад нь одоо бас их шүү баярлж байна. Бас одоо хамт олон одоо эдэнд бас ажлын амжилт хүсье, амьдралд нь аз жаргал, эрүүл мэнд сайн мөхний хүсье. Сайхан үнэн бодит гоё юм хийдэг улсууд байна. Улам цааш дахиад эргээд бас гоё юм бүтээн байгуулалт хийх болтугай гэж өрөөдөө. Хөтөлбөр Монгол орон даяар 2020 оны 1-р сараас эхлэн 4 үе шаттай үргэлжилж Renault брендийн Duster автомашины эзнэр 2 хэрэглэгч, Sandero автомашины эзнэр 2 хэрэглэгч тодорч нийт 4 хэрэглэгч цоошин төмөр хүлгийн эзэд боллоо. Мөн түүнчлэн хөтөлбөрийн хугацаанд Monis Motors компани 1 сая төгрөгийн үйлчилгээний эзнэр 4 хэрэглэгч 500 мянган төгрөгийн, шатхууны эрхийн эзнэр 4 хэрэглэгч 300 мянган төгрөгийн тос тослохооны эрхийн эзнэр 4 хэрэглэгч нийт 16 хэрэглэгч урамшууллын эзэд болсон юм а. Өдөр тутмын хэрэглээ болсон шатхуунаа аваад цоошин автомашинтай болох ховрхон боломжийг 4 хэрэглэгчтэй олгосон мини машин урамшуулалт хөтөлбөр албан ёсоор өндөрлөө. Хөтөлбөрт оролцсон нийт хэрэглэгчтэй баярлалаа.